Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Халин байна. Номын ертөнц клубын гишүүн Бүжинлхан байна. За өнөөдөр бид Морис Мэдрэлийн Цэнхэр шувуу хэмээх туужийн талаар ярих гэж байна. Бидэнд номынхаа талаар одоо юу зохиол дэрмэн гардаг вэ? Үйл явдлын талаар дэлгэрэнгүй яриач. Номын хувьд Титэл Митэл гээд ах トゥ хоёр ад жаргалын ирэл гардаг. Ад жаргалын цэнхэр шувуу буюу түүний араас хөөж явдаг. Эхэндээ ад жаргалын ирэлд гарахад бол нэгэн эмгэн шидэт эмгэн тэгээд тэрийг хадын хатан гэж нэрлэдэг. Тэрхүү шидэт эмгэн нь охиныгоо эдгээ хэрэгтэй байна. Тэр шувууг олоод өгөөч гэсэн хүсэлтийн дагуу тэр хоёр ирэлдээ гарч эхэлдэг ба замдаа дурсамжийн орон буюу хүний өнгөрсөн цаг хугацаа өнгөрүүлсэн сайхан бүхнийг нь харуулдаг оронд очдог. Дараагийн очсон газар болохоор байгаль ба шөнийн оронд. Энэ газар хүний мэдрэхүй айдас гэх мэт зүйлийг илүү сэрэж тэднийг хадал явдал элдв бусын тийм өрнөлүүдийг илүү сонирхолтойгоор өрнүүлдэг. Ирээдүйн орон буюу ингээд хүмүүс төрхөөс өмнөх сүнсэн биеуд хүмүүс төрхөөс өмнө яаж байдаг, ямар зорилготойгоор энэ ертөнцөд ирдэг гэдгээ тодорхойлж өгж байгаа тийм газар байгаа. Харин дараа нь шөнө өдрийн тэмцэлтэй газар очдог. Энэ дэлхийн ертөнц хорвоо байгалийн сайн муу одоо сайхан муухай хоёр талтай байдаг гэдгийг илүүтэйгээр тодтогч өгсөн газар байдаг. Харин хамгийн төгсгөлд нь их нутагтаа эргэж ирдэг ба саяны өнгөрсөн бүх газруудад цэнхэр шувуу үзэгдээд өнгөрөөд тэр хоёр барьж чадахгүй явсан байтал их нутагтаа очоод гэртээ орж харахад нь гэртэн тижээдэг жиргэгч шувуу буюу тэр шувуу нь цэнхэр шувуу байдаг. За тэгвэл чи энэ зохиолын гол санааг юу гэж бодож байна? Зохиолын гол санаа маань ад жаргалыг тэртээ холоос хайх биш, хойноос нь хөөж явах биш, харин эсэргээрээ яг дэрэгдээ байгаа зүйлээ анзаарч, хайрлаж хамгаалж чадах юм бол бүх орчинд ад жаргал хаасайгүй байж байдаг гэдгийг тодтогч өгөх гэсэн гол санаатай гэж ойлгосон. Миний ойлгосноор л ингээд энэ ном маань яг ингээд хүний амьдралыг илүү олон нууцлаг зүйлсүүдээр ч юм уу очисон газар болгоны хүний амьдрал тохиолдож болох зүйлсээр төлөвлөсөн болов гэж ойлголоо. Тэгээд эцэст нь цэнхэр шувуу маань ад жаргал дэргэд байж исэн байна гэж ойлголоо. Ер нь бол тийм шүү. За тэгвэл ад жаргалын утга учир шиг зохиолд яг хэрхэн төрсөлсөн бэ? Бид нар яг яагаад ад жаргалыг хайж амьдардаг юм бол холоос ч бай, оройс ч бай ад жаргалыг олох нь яг ямар үнцэнтэй юм бэ? Номны эхлэлд гардаг Титэл Митэл хоёр нь болохоор нэг модчин айлын хүүхэд. Тэгээд 100 сарын өмнөх үдэш билүүдээ эсвэл 100 сарын үдэш байсан. Тэр үдэш ингээд замын цаана харагдах баян айлын хүүхдүүдийн ингээд жаргалтай байгаа тэр төрхийг харуулсан. Харин тэр айл ингээд ядуу зүүдүү ингээд баяр болох жоход ингээд ямар нэгэн ад жаргалгүй байгаа гэдгээр нь дүрсэлсэн байгаа. Тэгэхээр ингээд ад жаргалыг хүмүүс анзаараагүй байхдаа бусдад байгаа эд хөрөнгө альтернатив сайхан зүйлсээр нь илүү дүгнэж хардаг юм шиг санагдсан. Тийм болохоор л үнийг илүү тодруулж өгөх гэж ингэж бичсэн байх. Тийм байна. Гэхдээ номын явцад бол яг ад жаргал гэдэг маань тэр зүйл биш байсан талаар сайн гаргаж өгдөг байх тийм ээ. Тийм, номын явцад болохоор одоо бид нар багасаа өсч том болоод ямар нэгэн ухаансаар одоо ухаан сууж байгаа шүү дээ. Одоо өнгөрснийг дурсдаг болсон, одоо ирээдүйг ингэж илүү аждаг болсон. Энэ байдал шиг энэ номыг өнгөрсөн ирээдүй хоёрыг харуулсан. Ингэж ах トゥ хоёр одоо цаг дээр ингэж өрнүүлж явж байгаагаар дүрсэлсэн гэвэл боцох баха. За тэгвэл дөрүүд маань Титэл Митэл хоёр маань зөвхөн өөр газруудад очиод тийм ээ өөрөөр газруудыг үзэж сонирхоогүй бас бусад дөрүүд гэсэн гарч ирсэн баг. Тэдгээр дөрүүдийнхаа талаар одоо дэлгэрэнгүй ярил. Бусад дөрүүд гэвэл тиймч олон дүр бас гарч ирсэн гэж хэлэхгүй. Гэхдээ юутайч хамгийн ихэнд нэг одоо хадын хатан гээд эмгэн гарч ирсэн гэсэн дээ. Тийм. Энэхүү эмгэн нь одоо юм гуйсан. Тэр нь ингээд ад жаргалын шувууг олоод өгөөч. Тэгэх юм бол ингээд би охиноо идгэх гээд байна гээд. Яг үндэ тэр эмгэнд яг ингээд охин байсан, охиноо идгэх гэжсэн үү гэдэг нь одоо ямар нэгэн баталгаа байхгүй. Зүгээр л тэр хоёр хүүхдэд ад жаргалыг ойлгуулъя гэсэн талаас илүү гарч ирсэн юм шиг санагдсан. Тэгээд байгаль ба шөнийн оронд нэгэн төрлийн нэг юм хатан гэх юм уу? Нэг тийм сөрөг дур гарч ирсэн. Тэр нь ингээд хоёр дүрийг мань айлгсан. Тэгээд тэр хоёр мань одоо ингээд амьдралд сайнтай мунтай ингээд хүм мэдэрдэг, айдаг
энэ нь ингээ хэвэн зүйл гэдгийг ойлгуулж өгөх гэсэн дүр шиг санагдсан. Титэл мэтэл хоёрын зүгээс ярил тэр хоёр ингээд тэр эмгэнд охиныг ингээ заавархад туслахын төлөө өөрсдөө ад жаргал олохын төлөө ингээд зориод ийм урт аялал зөрөгтэйгээр гарсан бас ийм гинэн цайлган ир зөрөгтэй байгаагийн шинж болж өгч байгаа гэж би бодсон. Тийм шүү. Ер нь бараг л хүн залуу насны дээр яг юу хийж чаднаа гэсэн нэг тийм гал цагтай байдаг гэж монголчууд ирдэг штэ. Яг тэрийг бас ном дээр төрсөлж өгсөн юм уу гэж бодлоо. Тий, ах нь болохоор ер нь жоохон юу санагдсан, илүү ир зөрөгтэй ингээд ийм үнэн шудраг зантай. Охин дүү нь болохоор илүү ийм уян зөөлхөн гинэн ингээд бас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бас ялгаа ч юм уу тэр зүйлийг бас бага хэмжээнд харуулж өгсөн байх. Зохиол дээр маань аз жаргалыг анх холоос хайж эхэлсэн гэж байгаа штэ. Тэгээд ер нь бодоод байхад ихэнх хүмүүс одоо аз жаргалыг илүү материаллык тийм ээ. Баян тансаг амьдрал, эд зүйлс тийм мэтэр ер нь ихэвчлэн хардаг. Тэндээ. Тэгвэл ягаад тэр болгоныгоо ингээд одоо материаллык зүйл болохоор нь ч юм уу холоос хайдаг юм болоо. Ягаад хүмүүс анханасаа өөрийнхөө ойр орчмоос хайж эхэлж болдгоо юм бол тэр талаар бодоод үзье. Миний бодлоор магадгүй ингээд эргэн тойронд байгаа зүйлс зүгээр байсаар л байдаг. Ингээд бидний эргэн тойронд өдөр тутамд барыг ингээд хөрхөөс заяасан зүйл аятай байсан. Тэгээд энэ зүйлс ингээд ач холбогдол өгөхөөр чухал санагддаггүй байх. Тэгээд яванда тэр нь ингээд байхгүй болоод алдагдаад ирэхэд энэ л ингээд чухал ичтэй гэж боддог шиг зүйл юм болов уу? Тийм ээ. Нэрэл бид нэр яг ингээд багаасаа тассан зүйлсээ байх л ёстой зүйл тийм ээ. Тэндээс аз жаргалыг мэдэрч болно гэдгийг ухамсарлаж төрдгөө шүү дээ. Жишээлбэл ихийн хайр ч юм уу, дулаан хүнжил, өглөөний хоол гэд. Энэ болгон яг хүн болгонд өгдөг байгаль зүйл мэт яг ханддаг. Гэвч тэнд ихгүй хүүхэд ч байгаа. Тэ дутагдж гачигдах зүйл одоо маш олонтой хүүхдэж байгаа. Тэр болгоныг бид нар яг байхгүй болтон цагт нь л ухаардаг баг. Яг үннийг хэлэхэд ингээд хүн амьсгалж байгаадаа хүртэл талархах тийм үе хүний амьдралд тулдаг байхаа. Ирэнтэй барантай тийм ээ. Тийм. Одоо ингээд подкастын сонсогчтой хуваалцсан ингээд хамгийн чухал сургамж нь юу байна вэ? Хамгийн чухал сургамж нь амьдралдаа баярлаа гэж хэлж сураасаа гэж хүсэж байна. Яагаад? Үнэхээр ингээд чамайг хайрлаж байгаа хүмүүс байгаа. Чиний ингээд хийх ёстой зүйл гэдэг зүйл байгаа. Одоо ингээд чи нэг хүнийг төлөөлөөд одоо амьдарч байгаа штэ. Тийм юм чинь одоо энэ амьдарч байгаа амьдралынхаа олцсон бүх хугацааг зөвөр ашиглаад ингээд бүх цаг үеийг аль болох жаргалтайгаар өнгөрөөгөөд үнэхээр гунигтай авах үе байгаа, ядрах үе байгаа, айх үе байгаа. Тэр үе болгоно мэдрээд түүнээсээ илүү аз жаргалаа мэдрээд амьдрах хэрэгтэй болов. Сайхан зөвлөнд гэсэн баярлалаа. Баярлалаа. Чи өөрөө хэрэг ном уншдаг вэ? Ер нь бол нилээд их ном уншдаг. Жилдээ нэг бараг 20-30 гаруй ном уншчихсан байдаг. Том шүү. Ер нь манай үеийн ч юм уу те номд нэг тийм дурлаж сонирхдаггүй ч гэсэн ер нь намайг бодол аюу их тав. Би бол жилдээ яг сардаа нэг ном уншиж юм нэг тиймэрхүү зорилго тавьдаг байхгүй юу? Зарим жил бол бүр үнэхээр амар ажил баг эсвэл яг ингээд надад төвлөрөх тийм зүйл баг жил байх юм бол альс сар байх юм бол бараг 7 хоногтоо нэг ном уншчих гээд байдаг. Ваа, ставандаг юм аа. Чи ер нь хөвчлийн ямар ном уншдаг вэ? Ямар хуу номын төрөл дуртай вэ? Сүүлийн үед бол шүлэг уран зохиол. Шүлэг их уншдаг болоод байгаа. Тэрнээс өмнө бол Японы уран зохиол, ер нь уран зохиолын ном төлхөө уншдаг. Хувийн хөгжлийн ном бас ер нь бусад төрлийн номыг айгуу сайн уншдаг. Философи ном бас нилээд сонирхолтой. Энэ удаагийн 50 номын чагсаалт маань амьтдын талаар гарсан шүү дээ. Дараагийн 50 номын чагсаалтаа бид нэр байгаль экологийн чиглэлээр гаргаж байгаа. Тэгээд хэрвээ чи биднэрт за энэ чагсаалтандаа энэ номыг оруулаад өгөөрэй ч юм уу тийм санал ирүүлэхийг хүсэх юм бол номын ертөнц нээлттэй Facebook хуудасны комент хэсэгт хандаад тэгээд номынхоо нэр болон зургийг бидэнд үлдээж өгөөрэй. За дуртай явуулнаа. За тэгээд чамд хүрэх бас нэг нэмэлт мэдээлэл байгаа.
За. Манай номын ертөнц клубын зүгээс ерөнхий боловсролын бүх сургуулийг одоо номын клубтэй болгохыг зорж байгаа. Тэгээд дээрэс нь клубтэй шинээр гишүүн эсэлж байгаа. Тэгээд хэрвээ та бүхэн клуб сургуультай номын клубтэй болох эсвэл манай клубд гишүүнээр илсхийг хүсэх юм бол доорх дугаараар бидэнтэй холбогдорой. За хоёлаа буцаад номдоръё. За номын талаар ингээд сонсох бас ярилцах үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд би ч гэсэн яг өөрөө энэ номыг амж уншмаар санагдчихээн. Тэгээсэй гэж хүсэж байна. Мөн подкаст үзэж байгаа сонсогчдоо ч бас энэхүү номыг амж уншаарай гэж зөвлөмөр байна. Энэ уншаад үзэхэд тийм ээ. Нэх маш тийм урт ном биш. Ер нь хүүхдийн уран зохиол гэдэг талаасаа. Тэгээд фонт нь одоо өсгийн хэмжээ нэлээд том. Тийм ном болохоор эцэг эхчүүд байсан ч гэсэн хүүхдүүдтэйгээ оройн цагаар нэг жоохон хүүхдээ унтуулж өгөх гэж юм уу уншиж өгөхөд бол тохиромжтой санагдсан. Тэгээд яг үйл явдлыг хуваагдчихдаг болохоор яг ингээд өдрөөр хуваагаад уншихад ч гэсэн тохиромжтой. Тэгвэл уншиж ч гэсэн айгүй амар ном юм дээ шүү дээ. Гэхдээ ер нь яг анзаараад хахад хүүхдийн уран зохиолууд ч гэсэн ингээд уншаад ангууд авах сургамж нь яг ганцхан хүүхдэд ч эхлэхгүй яг том хүн ч гэсэн авахаар айгүй их сургамжтай номнууд байдаг шүү тийм ээ. Хүүхэд байсан насаа мартчихдаг гэдэг юм шиг байгаа. Одоо ингээд үлгэрийн номыг бид нар багадаа уншаал одоо энэ сайхан ийм зүйл ухаарлаа. Одоо ийм сайхнаар хүлээж авлаа гэдэг гэрнээ яг ингээд тодорхой хэмжээнд том болоод оюун санаа ухаантай болоод ирэхээрээ яг хүүхэд байсан үеэ мартаад илүү төлөвшөл гэдэг болчихдог. Тэр үедээ эдгээр зүйлсээ мартчихдаг байж магадгүй. Ер нь л тийм байх. Тийм шиг яг нөгөө нэг амьдрал дээр гараад амир их шийдвэрүүдтэй тийм ээ тулгараад ирэнгүүт гинэн томоогүй зан ч юм уу дотор нь ижид юм инер чайлдаа нуугаад эхэлдэг байх л та. Гэхдээ инер чайлдыг ерөөхдөө бол сайн хөгжүүлэх хэрэгтэй хаа. Илүү бүтээлч болно. Илүү аз жаргалтай байхад ч гэсэн тустай гэж санагддаг шүү дээ. За ингээд номынхаа талаар ярих мөн чамтай ярилцахад үнэхээр сонирхолтой байлаа. Тийм ээ маш олон мэдээллийг олж авлаа. Тэгээд маш олон зүйлсийн талаар ч ухаарлаа. Тэгэд яг энэ подкастыг үзээд бас иймэрхүү зүйлийг ингээд өөрсдөө уншаад ухаарахыг хүссэн хүмүүс олон байх гэж би бодож байна. Тэгээд бидэн дээр сонирхолтой яриа өрнөс нь баярлалаа. Надтай ярилцсан танд бас баярлалаа. За ингээд дараагийн подкастаараа дахин уулзцгаая. Баяртай. Баяртай.